технологийн политехник коллеж дээд сургууль маань жил болгон одоо уламжлал олгоод ажил мэргэжлийн чиглэл хэмжээний зөвлөгөө өгөх үйлчилгээг ерөнхий боловсролынхаа сургуулийн 9 дугаар анги 12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг. Монгол гэрийн үйлдвэрлэл, огсромт бүтцтэй байшин гэр хаус, цуслагын сууцуд барьдаг компани байгаа. Тэгээ барилга бариад угсралтаа хийгээд айл төлөөлгөж өгдөг ийм компани байгаа. Зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаанд 500 гаруй одоо хүүхдүүд 40 гаруй одоо ерөнхий боловсролын сургуулийн оюутнууд Сэлэнг аймгаас бүр ингээд зорж ирээд ингээд оролцож байна. Амар хөвгөлтэй байсан. Тийм бүгдээр амар гоё юм штэ. Тэгээ багш нар нь ч гэсэн айгүй гоё хандлагатай байсан. Айгүй нийтжсэн. Ер нь айгүй таалагцсан. Өнөөдөр бид нар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ үйлчилгээг маш сонирхолтой хэлбэрээр 20 гаруй одоо сонирхолтой өртөө дороо нисгэх, электрон чип ажилуулах, робот ажилуулах, автомашина өөрөө засаад ажилуулах. За дээрэс нь одоо мужааны төрөл бүрийн одоо чиглэлийн гар урлалын чиглэлийн маш сонирхолтой өртөөнүүд өнөөдөр явагдаж байна. Техник технологийн дээд сургуулиудад одоо биднэрт маш чадварлаг боловсон хүчирхүүлийг бэлтгэж өгдөг компанигаа манай ажлагчдаас ч гэсэн эдийн сургуулийн төгссөн төгсөгчид ажилдаг байгаа. Ахлах зэрэгтэй мужаанууд байгаа, үйлдвэрийн ахлах угсралтын маань инженерүүд байгаа. Одоо барилгын инженерийн ангид ч гэсэн манай ажилтан байна суралцж байгаа. Тэгээ ажил олгогч компаниуд бол ер нь бол тэр мэрэгчлийг одоо сурталчлахдаа маш их одоо яг өөрийн тэр энэ чи ийм мэрэгчлэн болох юм бол яг ийм юм чаддаг хүн хийдэг хүн болоод төгснөө. Төгсөөд гараад хөдөлмөрийн зах зээл дээр ийм цалин хөлстэй ийм ажлыг хийнэ гэдгийг манай ажил олгогч компани аж ахуйн нэгжүүд маш сайн сурталчилдаг. Тэгээд энэ удаагийн энэ мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээнд урьж оролцуулж байгаад бас баяртай байна. Тэгээд маш их өгөөжтэй үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд хүүхдүүдэд дагуулсан ээж аав нар эгч дүүстэй өөрснөөс яг ямар мэргэжил эзэмшгээ мэдэхгүй залуучуудад бас энэ мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа энэ арга хэмжээ маш их хүмүүс хүртээмжтэй арга хэмжээ олж ийн гэж бодож байна. Хүүхэд ээж аваагаа дагуулад би миний хүсэл мөрөөдөл энэ байна гэдгийг танилцуулаад явдаг болчихжээ. Тэгээд үеийнхэн бол өөр болсон байна. Дотоод ертөнцөө маш их сонсдог. Би яг ийм мэргэжил надад тохирох юм байна гэдгээ мэддэг. Тэгээд түүнийхээ төлөө яаж ядарсан, зүдэрсэн, амьдралын бэрхшээ саад гарсан ч би энэ мэргэжлээ эзэмшнэ гэдэг дээр бат итгэлтэй зогсож чаддаг ийм зэт үеийнхэн гараад ирсэн байна. Мужааны ажил гэхээр нөгөө орчин үеийн хүмүүс бас мужаан гэж юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэтэл нөгөө ийм хаус хийдэг үйлдвэр гэхээр аягүй сонирхож ирээд байгаа. Тэгэхээр энэ мэргэжлээс ихсүүлээд сургуулийн багш нар маань ч гэсэн бас хэлээд ах шиг байсан. Мэргэжлээс ихсүүлээд энэ мэргэжил таниулах үйл ажиллагаа хамгийн чухал болчиход байгаа. Тэгээд залуучууд бол ажилдаа дуртай болохын тулд нөгөө урд ажиллаж байгаа хамт олон хүлээж авч байгаа байдал хамгийн чухал байгаа. Ажлын байран дээр байгаа тэр нөгөө залуучуудыг болон ажилд явж нийгмийн бусад арга хэмжээнүүдэд бол бас их ямар юу зохиох уу, хүмүүс юу хүсэж байна, хүүхдүүд яг ямар байдгийг, ямар байдалтай ажиллах уу гэдгийг хүртэл бид нар тэр одоо бас тийм хөтөлбөрүүд явагдаж байгаа. Дандаа гагнуурчин, сантехникч, автомашины засварчин гэдэг одоо нэг олон жилийн өмнөх юу бол нэг жоохон нэг хар ажил, мажил энэ төр гэж ярьдаг тийм мэргэжлүүд голцоо байдаг. Гэтэл өнөөдрийн нийгэм дэлхийд ерөөсөө тэр биш болсон. Хар ажил, цагаан ажил, цэнхэр ажил энэ төр гэдэг тийм ажилд хөөс байхгүй. Ажил мэргэжилд ерөөсөө өнгө байхгүй тий. Энэ бол хүний өөрийн одоо дотоод мэдрэмж хийдэг авьяас биелэг тий. Энэ мэргэжлийн одоо үнц нь бол асар өөр юм аа гэдгийг харуулж байгаа.